бүгдээрээ сайн байцгаана уу? Росли таарт ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За ингээд YouTube channel-ийн маань дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. 8000 даваад явчихсан байгаа. Тэгэхээр сүүлийн үед энерги ер нь бол маш гоё сайжирч байгаа. Энергийн түвшинд даалт ухамсарын тал дээр өөрийгөө хөгжүүлээд маш мундаг багштай болсон байна. За энэ чинээгээрээ айгүй тийм нөгөө сүнсний өсөлт гэж ярьдаг те энэ зүйл маань айгүй гоё өрнөлтөй явагдаж байна. Тэгэхээр та бүхэндээ маш сонирхолтой уншлагуудыг цаашид те зөвхөн одоо хайр дурлал гэхээсээ илүү айгүй тийм олон гоё өргөн цар хүрээтэй бүх талаас одоо те та бүхэнд өөрсдийнхөө та бүхний сүнсний өсөлтөнд одоо нөлөөлөх үс тийм гоё уншлагуудыг бол хийх болно гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань уншлага нэмэлттэй байгаа. За ингээд эхний сэдв маань түүний бодлоор бүх зүйл ингээд дууссан уу? Тэгээ энэ харилцаа ингээд тэр чигтээ дуусах уу? Эсвэл үргэлжлэх юм уу гэдэг энэ хариултыг танд өгөх болно. Нэмэлт сэдвээр тэр түүний дараагийн алхам яг юу байх юм те? Ямар үйлдэл хийх гээд байгаа юм бэ гэдэг дээр фокуслаж нэмэлт уншлага маань орох болно. За ингээд уншлага маань эхэлж байна. За нэгдүгээр группийнхан маань Queen of Swords гэсэн картын сонголт байна. За та бүхэн маань өнөөдөр бол аягүй гоё юм том хөзрөө тавьчихсан учраас ойртуулаад авах шаардлагагүй байх гэж бодож байна. За энэ дараагийн хөзөр хоёрдугаар групп маань Page of Pentacles гэсэн хөзөр. За гуравдугаар хөзөр маань Three of Wands гэсэн хөзөр маань байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа хөзрийнхөө сонголтыг хийгээд группүүдийн уншлаганд одоо орж ирээрээ. За ингээд групп 1-ийн маань уншлага хийлж байна. Өнөөдөр та бүхнийхээ уншлагыг за энэхүү бас шинэ хөзрөөрөө хийх болно. Тэгэхээр маш гоё, сонирхолтой бас шинэ хөзөр байгаа. Ер нь бол нэлээд олон хөзрийн цуглуулгатай болж байгаа шүү. За ингээд нэмэлт уншлага маань энэхүү хөзрөөр хийгдэх болно. За энэхүү хөзөр маань бас уруу болон те яг ингээд дээшээ харсан хөзрийн утгыг агуулсан маш сонирхолтой хөзөр байгаа. За ингээд групп 1-ийнхэн маань Queen of Swords буюу ер нь бол харилцаагаа айгүй ингээд томор харж байгаа харилцаа байна. Ер нь бол ингээд яг ийм зүг рүү чиглэж байгаа шүү гэсэн байдлыг бол харцсан аль тал нь ер нь мэдэрчсэн байх боломжтой. За эндээ тавьж агаад уншлага эхлэе. За түүний бодлоор таарийн харилцаа бүр дууссан уу буюу нэгдүгээр группийнхан маань уншлага хийж байна. За Ten of Wands карт. За маш их юм ачаатайгаар те өөрийнхөө одоо нөгөө очих газрыг хараад зогсож байгаа хүн байна. За тэгэхээр Ten of Wands карт маань нэлээ юм ачаалтай нуруунд дээрээ одоо те ийм их ачааг үүрчээд одоо тэр тэнд уулын орой дээр байгаа энэ нэг кастл гэж яринтэй кастл руу ингээд явах гээд зогсолт хийсэн жоохон ядарсан байгаа хүн. Яа тэгэхээр энэ хүн явна те. За харилцаа бол ер нь бол нэлээд чаленжтай байгаа гэдгийг бол илтгэж байна. За дараагийн карт дахиад Queen of Swords карт маань гараад ирлээ. За магадгүй энд те нөгөө үүлтэй айгүй юм ойрхон сууж юм те. За энэ хүн маань магадгүй энэ кастлын орой дээр та магадгүй суучихсан. За энэ хүн бол үнэхээр тань руу очино гэдэг бол энэ хүний хувьд айгүй тийм хүнд те нэг юм хүнд даалгавар болчиход байна л та ер нь бол. За тэгэхээр энд бол айгүй гоё юм нэг төгс ослол гарч ирж штэ те. За чи над дээр ирж чадах юм уу те? Би чамааг үнэхээр харъя гэдэг ийм хүн сууж байна. За сүртэй юм аа. За дараагийн карт маань чаддсан бол хүрээд ирлээ л гэдэг карт шүү дээ. Энэ бол яас
гоё карт байна. Энэ зурнууд нь үнэхээр гайхамшигтай гоё юм аа. Үнэхээр гоё. Яа, дараагийн карт Queen of Pentacles. За үнэхээр те энэ хүн энэ ачаагаа үүрээд те ингээд чам дээр энэ кастлийн дээр орой дээр сууж байгаа чам дээр ирнэ гэдэг бол энэ хүний хувьд маш их юм төсвөр төвчээр шаардсан ажил болж байгааз те үнэхээр ингээд хүрээд ирэх юм бол би чамд одоо те бүхний зориулахад бэлэн байна гэсэн нэг ийм карт байгаа даа шүү дээ. За тэгэхээр энэ хүний үйлдэл бол маш сонирхолтой байх нэ буюу та бол энд яг би ер нь бол хүзрүүдээ ингээд зургаар нь аягүй их одоо эрэгтэй эмэгтэй энерги мэдэрч уншдаг тийм төрлийн одоо уншигч байгаа шүү, тайрт уншигч байгаа шүү. Тэгэхээр хүн болгоны арга барил өөр, хүн болгон мэдрэмжээрээ уншдаг. Хамгийн гол нь тайртад тогтсон зарчим бол нөө байдгүй байгаа шүү. За дараагийн карт маань Nine of Cups карт маань гарч ирлээ. За энд бол ер нь бол хараа эмэгтэйлэг энерги буюу эмэгтэй тал бол ерөөсөө л ингээд те за ёстой нэрээ чаддсан бол одоо нэрээ хүрээд ирээл гэдэг нэг ийм л хүлээлтийн байдалд орчихсон буюу эрэгтэйдээ айгүй тийм чааланж өгсөн байгаа хүмүүс байна. Тэ үнэхээр надтай цуг байхыг хүсчил байгаа бол чи зүгээр нэг энгийн замаар ингээд яваад ирэхгүй те маш их ингээд ядарнаа дээр нь чи дээшээ юм уул руу ингээд өгснөө за уулан дээр юм кастэлтэй яхын онгойлгох юм уу юу гэдгээ шийднэ ч гэдэм ер нь бол ингээд айгүй тийм өндөр шаардлагатай гэж нөгөө багцалчлах юм бол яг тийм байна маш өндөр шаардлагатай юм хүний энерги иймд орж ирж байна. За дараагийн маань карт Wow, King of Swords. За энэ хүн ч гэсэн бас те яг чамтай адилхан те Queen of Swords, King of Swords хоёр картны маань зохицол те хоёр таир бол яг түрүүн эхлэхдээ хэлсэн те хоёулаа энэ харилцааг бол маш том зураглалаар харж байгаа хүмүүс байна гэд. Тэгэхээр ер нь бол ингээд хоёулаа айгүй шийдэмгий, хурц хэллэгтэй те ер нь бол ийм бас айгүй гоё юм мэрэгэн ухаантай логикл ухаанаар ингэж бүх зүйлийг хардаг тийм хөнгөн хийсвэр ханддаггүй ийм хүмүүс байгаад байна. Магадгүй King of Swords энэ хүн бол бас тэ үнэхээр яг энд ингээд тэ төр зогсолт хийцэн. За би үнэхээр ингээд тэ зовн энэ хүн дээр очичоод надад бас энэ хүн юу өгөх вүлээ гэдэг зүйлийг бас энэ хүн бол харцсан л ийм хүн байна шүү. Энэ нэгдүгээр групп бол маш сүртэй уншлага болж байна да. За дараагийн карт Four of Pentacles. За энэ хүн бол яг энэ бол яг нөгөө нэг комфорт зон буюу те нэг бай газараасаа хөдлөхөд одоо жоохон хэцүү буюу ингээд нэг юм нэг зүйлээ те айгүй их ингээд одоо өөрийнхөө байгаа зүйлд сэтгэл ханамжтай гэх юм уу өөрийнхөө байгаа амьдрал тийм сэтгэл ханамжтай ямар нэг юм мувмент хийхгүй байж магадгүй буюу энд те Ten of Wands карттай адилхан яг гэрийнхээ үүдэнд ингээд ботцсон те за би яг эндээс яваад те яг эндээс юу энэ одоо те хүнээс би юуг авах вүлээ гэдэг зүйл дээрээ ботсон надаа одоо байгаа зүйл маань сэтгэл ханамжтай байхад те би яагаад ийм 10 саваа те ийм хүнд савааг үүрээд би энэ хүн рүү явах хэрэгтэй юм бэ энэ хүн яг ийм гацалтын байдалтай. Ер нь бол гацалтл гэж хэлнэ. За дараагийн карт маань Three of Wands. За хоёр талдаа хүлээгээд үйлдэлгүй харилцаа байх нэгдүгээр групп магадaltaй шүү. Хоёулаа энэ харилцаагаа айгүй том зураглалаар харчихсан. Тэгэнгүүт урагшаага ямар нэгэн байдлаар үйлдэл хийхгүйгээр те хоёр талдаа хүлээсээр гэдэг шиг нэг юм нэг айгүй кастл дотор очиж суудсан нөгөөх нь яг жоохон те ингээ мувмент хийх гэсэн чинь гаццсан. Энэ айгүй сонирхолтой уншлага болж байна. Карт манаас маш гоё юм. За дараагийн маань карт Page of Pentacles. За Page of Pentacles шинэ ингээд хуудсыг нээх хэрэгтэй байгаа байхгүй. Магадгүй та энэ хүнд ямар нэгэн сигнал өгөхгүй бол энэ хүн ер нь бол урагшаа
хөдлөхгүй нэ байгаа газараа гацна. Тэгэхээр энд те хоёулаа л ингээл те нэг хоёр талд нэг хоёр ингээд одоо өөр газар те чи ямар үйлдэл хийх гээд байгаа юм би яг яах юм те чи ихлээр төрүүлээд ингээ алхмаа хийгээд ингээд нэг нэгнийхээ алхмыг хоёулаа ингээ хүлээгээд байгаа. Ер нь бол ийм хүн. Oh my gosh. За Five of Cups бол grief те. Энэ бол ингээд нэг юм за энэ нэг юм эц төсөлгүй те нэг юм хүлээлт болчихоо дээ те. Энэ харилцаа ер нь надад яг юу өгөх юм бэ гэдэг нэг юм байдал магадгүй энд биш те. Эрэгтэй тал заяа энэ хүнийг гомдоосон учраас та бол энэ хүнд маш өндөр шаардлага тавиад ингээд гүжөө суудсан. Энэ хүн бол окей өөрийнхөө байгаа байдалд бол сэтгэл ханамжтай хөдлөхгүй байгаа ийм хүн. За last card маань Ace of Pentacles. За энэ бол хийж байгаа зүйлдээ master байх те. Энэ хүн яг нөгөө castle дотроо айгуу те нөгөө өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө те хамгийн best хувилбараа олох гээд энэ хүн бол Pentacles-уудаа өнгөлөөд сууж байна. Магадгүй энэ Queen of Swords card буюу нэгдүгээр группийнхан маань те энэ хүн одоо те үнэхээр энэ цаад бэрхшээлийг аваад ирэхгүй бол окей те надад бол энэ бол нэг тийм айхтар асуудал биш л гэсэн нэг ийм группийнхан байгаа гэж хэлнэ. Тэгэхээр хамгийн сүүлийн карт Ace of Pentacles картаар дуусаж байна. За тэгэхээр энэ картаар дуусаж байгаа тохиолдолд энэ хүн бол өөр дөрөө л зөвхөн ажиллах сонирхолтой. Энэ хүн үнэхээр энэ чаленжийг даваад ирэх юм бол окей ярилцаж үзээд магадгүй дараагийнхаа шийдлийг гаргана гэж хэлнэ. Тэгэхээр энэ хүн та ер нь бол те нэг жоохон гомдолт хийчихсэн байгаад байна. За тэгэхээр яг үндсэн нөгөө нэг асуулт маань бүх зүйл дууссан уу гэсэн зүйл байгаа даа шүү дээ. За та хоёр бол баг ингээд магадгүй энд бол бүх зүйл дууссан бах үнэхээр магадaltaй байна. Энэ хүн бол те урагшаа явах тийм хүч алга. Тэгээ энд яг ингээд зогссон, энд хүлээсэн, та энд гомдсон, та өөр дээрээ ажиллаж байна. Чаддсан бол иргэсэн. Тэгтээ та яг бодит байдлыг хоёулаа харж байгаа. За мэдээж нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол таны сонголт. Гэхдээ энэ харилцаа бол үнэхээр ингээд те хоёр талтай ямар нэгэн үйлдэлгүй гацсан харилцаа байна шүү. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. Хоёрдугаар группийнхан маань Page of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр энэ хүн бол шинэ одоо эхлэл буюу тэ бүр ингээд дууссан уу гэдэг зүйлээс илүү шинэ бас ингээд эхлэлийн боломж байгаа шүү гэдэг зүйлийг бол харж байгаа л хүн байна да тэ боломж бол байгаа шүү ингээд эхлэл хийхэд одоо юу гэдэг потенциал нь бол байгаа шүү л гэдэг тэ энэ зүйлийг бол харж байна. За тэгэхээр хоёрдугаар группийнхны маань бодож байгаа тэр хүн харилцаагаа дуусгасан уу эсвэл үргэлжлүүлэх үү? За бүгдээрээ өнөөдөр маш гоё зурагтай бас юм хөзрөөрөө хийх болно. За хоёрын карт хоёрдугаар групп The World карт маань гарч ирлээ. За энэ хүү карт маань бол яг л те нэг цикл дууссан буюу таярт ямар ч зүйл тохиолдсон бэ те хэсэг завсарлага аваад буцаад шинэ ингээд эхлэлийг хийх боломжтой юм а гэсэн юм гоё карт байдаг. За дараагийн маань карт Ace of Swords. За энэ зүйлийг бол маш гоёор ингээд харж байна те. За түрүүний хэлсэндээ боломж ол байна гэдгийг энэ хүн мэдж байна. Энэ хүн ямар нэгэн байдлаар бас үйлдэл хийх ийм төлөвлөгөө бол байна.
энд магадгүй спортууд бол жоохон ямарваа нэг зүйлийг те ийм нэг тодорхой болгох гэсэн нэг ийм карт байгаад идэгин. За тэгэхээр энэ яг юуг өгүүлэх вэ гэхээр магадгүй чамаас те ямар сигнал ямар ингээд тийм үйлдэл ямар нэгэн ийм үйлдэлийг энэ хүн одоо харах гад байна л гэсэн үг. Ер нь бол нэг зүйлийг тодорхой болгож байгаа тий. Тэгэхээр магадгүй өөр найз залуутай болсон юм уу, найз охинтой болсон юм уу? Эсвэл яг одоо ер нь сэтгэл нь ямархуу байна ч гэдэг юм уу те, нэг юм сошиал орчин ямар нэг эрэл хайгуул хийж байгаа чиний талаар мэдээлэл авсныхаа дараа окей те, одоо бол би мувмент буюу ингээд энэ хүнтэй холбоо тогтоох гэж үзэх нь одоо зөв юм аа гэдэг шийдвэр байхгүй юм нэг тодорхой болох зүйл байна л гэсэн. За дараагийн карт Moon карт. За Moon бол яг ийм жоохон төөрөлтчихсэн карт байгаа. Гэхдээ энд бол ойд төөрсөн хүн байна. Яг тэгэхээр энэ хүн маань ер нь бол яг нэг үнний эрэлт гэдэг шигтэй ямар нэгэн зүйл хайгаад байгаа байхгүй. Одоо яг гэрэл гаргачаал те. За ер нь энд юу болоод байна гэдэг нөгөө чиний магадгүй сошиал чинь хурд дөнгөх эсвэл болвол те нэг ингээд нэг юм өөр найзуудаас чинь ямар нэгэн мэдээлэл авах гад ч юм уу те нэг юм сөрч хийгээд яваад байгаа байхгүй юу. Яг тэр карт маань гарч ирж байна те. Яагаад гэвэл тэр зүйл тодорхой бус байгаа учраас. Яг ингээд бүр те одоо яг энэ чоны нүд ингээд гэрэлтээд байгаа байхгүй энэ дэр. Яг энэ шиг юм яг юм хурц эрэл хайгуулыг л хийж байна да. За Hermit. За Hermit бол одоо энэ хүн бол single, өөрийнхөө дотоод ертөнцийг маш их ингэж хайж эрэлхийлж байгаа тий. Яг би юу хүсэж байгаа юм те, би энэ харилцаанаас юу хүсэж байгаа юм бэ гэдгээ энэ хүн хайж олохыг хүсэж байгаа хүн гэсэн үг. Ер нь бол ингээд энэ хүн бол single-ээрээ одоо ямар нэгэн харилцаа ч юм уу те, өөр нэгэн одоо үерхэл нөхөрлөлч гэдэг юм ийм зүйл бол энэ хүнд байхгүй. Чамтай холбогдоход ер нь бол энэ хүн аягүй хичээж байгаа л хүн байна. Чи ер нь бол энэ хүнд харагдахгүй байна гэсэн үг юм уу да. За тэгэхээр нэгдүгээр групп дээр маань гарч ирсэн зүйл дахиад гараад ирлээ. 2 карт маань. За энэ хүн чам дээр очиход бол чаленжтай тий. Once картуудаа. За once бол нэлээд ачаатай тий. Энэ хүн ийм том дээл өмссөн тий. Бодвол их л ганган л дээл байна л да. Тэнгүүд ийм once барьсан. Тэгээ энэ уулын оройроо ингээд зүтгэж байгаа байхгүй. Энэ кастл дотор чи байгаа заяа. За тэгсэн чи энэ кастлын орой дээр ингээд чи сууж байгаа байхгүй. За come on тий. Гар марыг харал та тий. Чаддсан бол гараад ирнэ. Яа. Хаа ингээд уншлага хийж байгаа инээдтэй байгаад тийм аа ингээд нөгөө хайр сэтгэл гэдэг чинь ингээд нэг тийм нэг гоё дардан замаар ингээд явдггүй те. Дандаа ингээд нэг юм эговноос болно, өчөөхөн зүйлээс болно, нэг нэгнийхээ те нэг шанцыг шалгах гэдэг юм шиг бас нэг төвхтэй зүйлийг нэг нэгэндээ даалгавар болгоно те. Энэ бол зүгээр нөгөө эго байгаад байгаа хгүй те. Маш юм одоо юу гэдэг одоо зөвхөн би гэсэн нөгөө сэтэл чинь өөрөө буцаад одоо юу гэдэг жоох юм хайр дурлалд азгүйтэх те нэг юм сэтгэлээ нуух те нэг юм өөрийгөө хайдлах boundary бий болгох дундаа юм те нэг барахгүй цайз босгох ийм нэг төвхтэй заяа. Яагаад ингэж ууг нь бол те гоё ингэж хоёулаа гоё илэн далангуу яг face to face гэдэг шиг те гоё ярилцаад ийм эрүүл аргаар те ингээд хүмүүс асуудлаа ингээд шийдэж чадахгүй байд юм болоо гэдэг ийм зүйл бол мөнхийн асуулт те. Магадгүй хэдэн жилийн дараа ч юм уу ер нь одооноос бас манай бас гоё залуучууд маань зөв ингэж нөгөө хайр дурлалд хандлах харилцаанд яаж ханддیں۔ Те үнэхээр тохирч болохгүй байгаа бол гоё нэг нэгэндээ сэтгэлээ
би ингээд байна. Чи надад уучлаарай ингээд анх үнэхээр таалагддаг гэсэн. Одоо миний одоо те сүнс миний одоо ингээд зүрх сэтгэл чам руу ингээд явахаа аюу бас ийм асуудалтай болчлоо. Тэгэхээр хоёулаа нэг ийм байдлаар да гэд ингээ гоё ярилцдаг бол гоё те. За тэгэхээр энэ дээр бол ялцчгүй нэг тал нь бол баундари босгоцсон, нөгөө тал нь жоохон эрэл хайвал хийцэн. Ингээд тэ чи хаана наа би чам дээр нэг очиод ингээ уулзчмаар байна гэл ингэдэг. Гэтэл энд бол нөгөө юм ихтэй маань те энэ бол ер нь бол яг үдсэж байгаа таа шүү заяа. Ийм нэг баундари тавьсан те. За команд чаддсан бол хүрээдрээрээ гэд энэ хүнийг бас л нэлээд чаленжтай л зүйл рүү явуулж байна да. За энд бахан карт гараад ирлээ. Авчи да. Бүгдийг авчи. За Seven of Cups. За энэ хүн явхаас өмнө ингээд төөрцөн байгаа даахгүй. Одоо яагаад гэвэл энэ хүнд тодруулах ёстой зүйлүүд байгаа тий. Moon card. Энэ хүн чи ямар нэгэн нэг асуултынхаа хариултыг авсныхаа дараа чам руу ингээд movement буюу action тий одоо нөгөө үйлдэл хийхгүй бол энэ хүнд чинь хэцүү үстэй тий. Ингэж зовж очсон чинь тэ ингээд үнэхээр ямар ч хэрэггүй зүйл рүү магадгүй явчих юм билүү те. Тэгэхээр энэ хүн бол төөрцөн байгаад байна. За Page of Sword, за Ace of Sword-тай адилхан Page of Sword нэг зүйл тодорхой болох хэвээр. Энэ дээр бол энэ хүн бүр яалтчгүй хариултаа заавал авчиж movement хөдөлгөөн хийх болно. За Magician те. Magician бол вау те энд тест үнэхээр нүдэн анц одоо ингээд тест төсөөллийн ертөнцөөр аялж штэ манифест хийгээл. За магадгүй одоо те тэр зүйл тодорхой болчихвол юм бол окей би тэр кастл руу чинь ингээд явчаа л гэдэг штэ. За окей Two of Pentacles угаасаа энэ хүн сонголтоо хийж чадахгүй байна. За тэгэхээр нэмэлт уншлага маань юу байх вэ гэхээр энэ хүн дараагийн акшн нь яг юу байх юм гэдэг дээр бүгдээрээ хариулт авна. Тэгэхээр нэмэлт уншлагатай болж байгаа. За яалтчгүй л ингээд те энд бол яг дараагийн асуулт бол яалтчгүй үйлдэлээ те. Одоо нэмэлт уншлага маань яалтчгүй үнэхээр нэмэлт болоод үйлдэлээ. Яа тэгэхээр энэ хүн одоо Two of Pentacles буюу те жинхэнэ нөгөө нэг сонголтын дээр ингээд одоо гаццсан хүн байгаа байхгүй юу? Yes no би очих уу болох уу би энэ харилцаагаа дахиж сэргээх нь зөв үү үгүй юу тийм үү үгүй юу гэл те бүх асуултан дээр тийм үгүй гэдэг зүйлийг энэ хүн хайсаар байна. Мэдээж энэ шийдвэрийг гаргахад нэг зүйл заавал тодорхой болох ёстой. Энэ бол энэ хүний бодолтойгоо нэг юм уу, хоёр юм уу, гурван асуултынхаа асуулт нь өөрөө хариултыг хайж суурчиж олсныхаа дараа мувмент хийх л ийм бодолтой байна. Тэгэхээр дараагийн мувмент яг хийзээвэ те яг яаж хийгдэх вэ гэдгийг авахыг хүсэх юм бол нэмэлт уншлага аваарай. Баярлалаа. Баяртай. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Эхний уншлагаар бол бас ингээд те юмс бол гоё тодорхойл гарч ирлээ л гэж харнаа. За баяртай. Ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань түүний бодлоор яг те бүх зүйл ингээд дууссан уу гэсэн нэг юм уншлага болж байгаа. Тэгэхээр энэ бол яг нэм хүлээлтийн карт байгаад байна. За та яг энэ хүний хүлээгээд байна уу? Тэр хүн таныг хүлээгээд байна уу гэдэг шиг энэ бол үнэхээр тасралтгүй ингээд те алсыг ширтсэн холын харилцаа те яах нь мэддэхгүй хүлээсээр мувмент боёо те одоо акшн хаана байгаа юм бэ те үйл хөдлөл нь хаана байгаа юм бэ гэдэг шиг ийм нэг энерги орж ирж байна. За окей тэгэхээр бүгдээрээ ямар ч исэн хөзрүүдээ дэлгэцгээе. За хөзрүүд маань маш гоё хөзрөөр хийгдэж мэрэг маань маш гоё хөзрөөр хийгдэж байна. За энэ бол зураглал бол үнэхээр гайхамшигтай өгүүлэлтэй. Энэ бол хөзрийн маш олон гоё цогцолтой болж байгаа. Яг за 3 дугаар группийн Three of Wands карт маань юуг өгүүлж байна вэ? Хоёрын харилцаа үнэхээр дууссан уу? Эсвэл үргэлжлэхгүй? За Death картаар хэлж байна. Сүртэй картаар хэлж байна да.
Энэ бол тэгээ өнгөрснийг ардаа үлдээгээд шин эхлэл хийх боломжтой юу буюу одоо өөрчлөлтийн карт. Transformation гэдэг нэг ирвэхээ шиг өөрчлөгдөөд явах уу? Эсвэл ингээд те өнгөрсөндөө амьдраад ахвал гэдэг юм философи юм. За дараагийн маань карт. Oops. Дахиад нөгөө Three of Wands карт маань энэ карт маань сонголтын карт маань гараад ирлээ. Нэгдүгээр групп дээр сонголтын карт гарч ирсэн, дахиж гарч ирсэн. За хоёрдугаар групп, гуравдугаар групп дээр маань бас сонголтын карт маань дахиад гараад ирлээ. Хүлээсээр. Энэ бол холын зайн харилцаа байх бүр нэлээд өндөр магадaltaй шүү. Эсвэл одоо тэ харилцаа дууссан хэрнээ эцэс төгсгөлгүй хүлээлттэй. За дараагийн карт маань Ten of Swords карт байна. За одоо ингээ хүлээгээд ахарч одоо тэ ийм байхаас ч авахтэй гэдэг шиг энэ хүн маань үнэхээр нөгөө ар нуруугаа хутга зоолгоод босч ирэхгүй байгаа ийм хүн байдаг. Гэхдээ мэдээж тарот картууд маань зарим зургнууд айхтар зураг байдаг шүү заяа. Гэхдээ энэс бол яагаад хэрэггүй. Ten of Swords бол зүгээр юм emotional сэтгэл зүйн хувьд хүн нэг ийм орносоо ч босч чадахгүй те бүр нэг ийм мэдрэмж өгдөн штэ. За хайр сэтгэлийн хувьд ч те найз нөхдийн хувьд ч итгэж авсан хэн нэгэн таны араас хутга одоо юу яах гэх тэрийг ерөөс нэг хэлэхээр өвцөс нэгдэх юм аа. За тэгэхээр ер нь бол ийм emotional зүрх сэтгэлийн хувьд бол маш уналттай ийм хүн байна. Энэ хүн бол харилцаа ер нь бол ингээд дууссан гэж бодоод байгаа боловч хүлээгээд байна. За Queen of Pentacles. Page of Pentacles. За тэгэхээр ер нь бол таныг бол энэ хүн бол ууг нь бол те яг өөрийнхөө надад байх ёстой, одоо миний амьдрал байх ёстой, миний эхнэр болох ёстой, надтай те энэ амьдралыг гоё туулах ёстой хүн гэж ер нь бол хардаг ийм хүн байна. Дээр нь Page of Pentacles бол шинэ юм эхлэл ахгүй юу? Тэгэхээр энэ хүн одоо нөгөө таны асуугаад байгаа тэр хүн чинь илүү ингээд одоо имзэглээд тэ ингээд сэтгэл санааны хувьд хэцүү байгаад байна. За магадгүй ингээд холын харилцаатай бол энэ хүн хол агаад байгаа гуниглаад байна тэ. За магадгүй таярт өмнө нь асуудал байсан бол энэ хүн танд одоо тэ гомдсон ч юм уу тэ таарын харилцаа үнэхээр ийм чаленжтай байсан л гэсэн үг. Гэхдээ энэ хүн таныг яагаад гэвэл үнэхээр Queen of Pentacles буюу өөрийн эмэгтэй гэж хараад идэг учраас одоо өөрөө баг үйлдэл хийхээсээ илүүтэй таныг үйлдэл хийгээд ингээд түрээ дээрээсээ ч юм уу те ийм хүлээлттэй ийм хүн байгаад байна. За дараагийн карт маань Five of Pentacles. За энэ карт бол бүр ингээд нэг модон өгцөн дээр нь ингээ нөө 5 Pentacles те энэ одоо даахгүй те хажууд шээ одоо ингээ нураад одоо ингээ унах гэж байгаа мод байгаадагаас яг энэ бол юу вэ гэхээр энэ хүн сэтгэл зүйн хувьд яг ингээд нэг юм айхтар тийм хаягдсан мэдрэмж авчихсан. Чи энэ хүнийг магадгүй ингээд нилээн одоо хинч биш юм шиг ийм сэтгэл төрүүлчихжээ. Энэ хүн сэтгэл зүйн үед үнэхээр ийм нэг уналттай тий босч ирэхэд аягүй хэцүү. Энэ хүн энэ модыг л ингээл харалтаа тий нөгөө ямар ч
үржил шим байхгүй ямар ч гоё юм нэг яг өвлөл дөө өвөлтэй өвөл бол мод нэг иймэрхүү байж болно. Тэгтэл ингээ харахад л юм өхмөл мод байгаад дээр нь яг ингээ нуурж унах гэж байгаа юм шиг те. Тэгэхээр магадгүй та энэ хүнийг зүгээр л хинч биш юм шиг амьдралаасаа гаргачихсан. Ер нь бол нэг ийм байгаад. Three of Pentacles. За нэг unfinished business гэж ярьдаг те. Тэрэн шиг таарын дундах одоо нөгөө одоо хайр сэтгэлч бай, харилцаач бай. Тэр зүйл бол ингээд дуусаагүй байгаа учраас энэ хүнд ингээд хүлээлт гарчаад байгаа байхгүй. Таир ууг нь бол те ингээд нэг хамтдаа маш гоё юм хамтрал байж болохоор байна. Ямар нэг зүйлийг ингээд хийхдээ ингээд нэг гар нийлдэг гэх юм уу? Мөн эсвэл цуг ажилдаг, цуг сурдаг байсан найзуудын хүрээлэлч гэдэг юм. Ер нь бол юм хүрээлэл чинь жоохон ойрхон байх магадaltaй. За, дараагийн маань карт. Ten of Cups. Гэ энэ карт ингэж гарч ирчээд байгаа юм. Авчи. The High Priestess. За. Дараагийн карт. The Moon. За тэгэхээр шүү дээ энэ тараа Ten of Pentacles те. Таир ууг нь бол ингээд цухтаа ямар нэг зүйлийг хийхэд аюугаа гар нийлдэг гэдэг шиг энэ хүн нөгөө чамайг ийм өөрийн ихнэр ч юм уу те ингээд болгох хүн маань уг нь мөн байсан да гэж бодоод ингээд хүлээгээд идэг. Ер нь бол imagination буюу ийм өөрийнх нь хүсэл мөрөөдөл бол те ийм гоё happy гэр бүл чамтай үүсгэх. Гэхдээ чи энэ дээр бол High Priestess буюу ингээд маш их ийм зүн совин өндөртэй ийм айхтар одоо хүн байгаад байна. Үзэж байгаа та гэсэн үг шүү за. Энд яг те энэ хүн үнэхээр миний амьдралд байх ёстой хүн мөн үү гэдэг дээр байнгын ийм эрэл хайгуул те ийм нэг бодол тээдэг. Яг энд бол ямар ч байсан та бол бодож байгаа юу гэвэл тийм гэхдээ энд итгэлтэй биш. Үнэхээр итгэлтэй биш. Энэ хүн бол итгэлтэй, та бол итгэлтэй биш. Ямар нэгэн зүйл тодорхой болох ёстой. Энд ингээ бамбар барьцсан те. Та ингээ дээрл хайвал явж байгаа. За тэгэхээр энэ хүн бол өстой тасралтгүй нөгөө хүлээн хичээр хүлээсэн л хүн байна да. Энэ өстой movement хийх хүн үү биш үү мөн үү гэдэг шиг л. За Queen of Wands. За та ингээд рейтингийн хувьд ч тэр ажил мэргэжлийн хувьд ч тэр эд хөрөнгийн хувьд ч тэр мэдлэгийн хувьд ч тэр бүр бүх юмараа заяа энэ хүнээс айгүй тийм илүү юм тэгэнгүүт энэ хүн ингээ өөрөөгөө үнэлэх үнэлэмж бол нөө айгүй хэцүү нэг юм байна. За энийг авчи. За Four of Pentacles те. За энэ хүн бол гэрийнхаа үүдэнд байгаа газараа яг ингээд л өөрчлө хүлээгээ суучих. Энэ хүн дараагийн асуулт буюу movement хийх үгүй юу гэдэг бол үнэхээр асуулт чигээр үлдэж байна. За Air of Pentacles буюу та бол зүгээр л те. Энэ хүн бол ирэх ирэхгүй нүгэл хамааран өөр дээрээ маш сайн ажиллаж байгаа. Өөрийнхөө айгуу тийм бэс төвлөрийг бүтээж байгаа хүн байна. За энэ хоёр зургийг л харчихвал та тийм. Энэ хүн одоо яаж ийн энэ гэрийнхаа үдэн таныг хүлээж байгаа л та бас гэртээ өөр дээр ажиллаж суучих хэвээр. Уг нь бол та яар ингээд нийлээ гэж бодоход айгүй тийм гоё юм хамтралынд байгаад байгаа байхгүй юу. За дээр нь энэ хүн үнэхээр энэ тэ үүднээсээ ингээд хөдлөөд таны энэ байгаа газар ирэх үү гэдэг бол үнэхээр асуулт те. Гэхдээ дараагийн карт маань айгүй гоё мессеж шидэж байна. Уг нь бол за тэгэхээр нэмэлт уншлага маань
тэр хүний дараагийн үйлдэл гэсэн сэдвтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад нэмэлт уншлагаа авч болно. За одоогоор бол энд бол та бол ингээд нэг гунж хутраад байгаа юм алга. Илүү энэ хүн айгуу тийм өөрийгөө маш тийм өөрч аажууд хинч бишээр үнэлээд чам руу ингээд үйлдэл хийчих гэхээр зориг нь хүрэхгүй л байна л гэж хэлнэ. Миний хувьд бол зориг гэж хэлнэ. Ер нь бол эрэгтэй хүн чинь бас нэг эмэгтэй хүнээсээ илүү ийм энергийн хувьд ч хүч чадлын хувьд ч илүү байвал уг нь бол яг нөгөө эмэгтэйлэг энерги, эрэгтэйлэг энерги гэдэг чинь зөв ажиллах гээд байгаа шүү дээ. Гэтэл энэ 3 дугаар групп дээр бол нэг энэ эрэгтэй маань яг нэг эмэгтэй хүн шиг л нэг юм өөрөө чинь жоохон хүлээгээл тэгэл та бол айгүй хүчрэг нэг юм учраас ингээд нэг очиж байгаа юм шиг будаад л нэг ийм л байдалтай байна да. За тэгэхээр энэ хүрээд 1-р группийн 1-р хэсэг дуусаж байна. Танд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.